Сайн мэцхан guys, өнөөдөр хоббичлан тавтамаар л өнөөдөр бонороо дэлхийн хамгийн өвөрмөц 10 амтны талаар одоо танилцах болно. Тэгээд та ийм амтан байдаг тэтгэх үү? Тэгээд бичлэг рүүгээ эргээд орцгоё. За хамгийн ихтэй амтан бол улаан хошууд нугас. Та нугас шиг хошуутай, халиу шиг сүлтэй амтан байдагт итгэх үү? Австралид амьдардаг бөгөөд өндөг гаргадаг цорын ганц хөхтөө. 90 ялгаруулдаг бөгөөд цахилгаан мэдрэгчтэй усанд олзоо мэдэрч барьдаг. 2 дахь амтан бол үл мэдэгдэгч Охиман октопус. Энэ амтан өөрийгөө 15 өөр амтан болгож чадна. Жишээлбэл далайд амьдардаг бөгөөд аюул тулгарвал могой, арслан, загас, медузий болж хувирдаг. Өнгө хөдөлгөөнөө шууд өөрчилж чаддаг бөгөөд далайн жүжигч амтан гэдгээрээ олон танигдсан амтан байна. За 3 дахь амтан бол үхшгүй медуза. Энэ амтан хөксөрдөггүй бөгөөд өөхөх үедээ буцаад нялх медуза болчихдог. Онолын хувьд мөнх амьдрах боломжтой. Эрдэмтэд энэ медузаг хүний хөгшрөлтийг ойлгохыг оролдож байгаа. За 4 дахь амтан бол шилэн мэлхий. Энэ мэлхийний дотор иргэдэн нүдэнд харагддаг бөгөөд арьс нь шил шиг тунгалаг. Зүрх, элэг, гэдс нь хүртэл харагддаг. Энэ Өмнөд Америкт амьдардаг бөгөөд байгаль ямар гайхамшигтайг харуулдаг ийм ховор маш үзэсгэлэнтэй амтан байна. За 5 дахь амтан бол ямаа шиг үсрэх гэхээр ундаг ямаа. Айх үедээ энэ ямаа ухаан алдаад унчихдаг. Айвал булчин гинэт түшиж 5-аас 10 секунд хөдөлж чадхаа байцгадаг. Өгтөггүй зүгээр л генийн өөрчлөлттэй интернетийн од амтан. За 6 дахь амтан бол дуугаар ярьдаг сарсан багвахай. Энэ багвахай найзуудтайгаа нэрээр нь дууддаг. Жишээлбэл тустай нэртэй энэ чиний нэр, тэр чиний нэр гэдээ одоо ингээд хуваарлаад өчтдөг хувийн нэртэй. Багаараа ярилцдаг. За усны баавгай. 7 усны баавгай сансарт чамдарч чаддаг амтан байдаг та итгэх үү? Хит халуун тэсвэртэй, хөтөнд ч тэсвэртэй, цацрагт ч тэсвэртэй амтан. Дэлхийн хамгийн тэсвэртэй амтан гэдгээрээ олон танигдсан амтан байна. 8 дахь амтан бол аксолотлт амтан. Алга болсон эрэгтний дахин ургуулж чаддаг. Жишээлбэл гар, хөл, бүр тархиныхаа хэсгийг ч нөхөн сэргээж чаддаг. Үргэлж инээмсэглсэн царайтай. Амар сонирн байгаа ч одоо ингээд үргэлж инээмсэглсэн царайтай. За 8 дахь амтан бол 9 дахь амтан бол айл юм уу гэдэг амтан байна. Дунд хуруугаараа хоолоо олдог бөгөөд урт дунд хуруугаараа мод тогшиж агуултай олдог. Одоо ингээд мод ингээд амар хүчтэй цаашаа шууд ингээд агуултайг ингээд доороос нь ингээд буулгаад идчихдэг. Одоо дунд хуруугаараа олзоо олдог амтан байна. 10 дахь амтан бол нарвал далай нэг эвэрт. Далайд амьдардаг ганц эвэртэй амтан. Урт соёон мэдрэгч чанта. Бэдэд далайн юником гэдэг амтан байна. За тэгээд миний 10 амтан ингээд дуслаад дэлхийн хамгийн өвөрмөц 10 амтан та нарт таалагдсан байх гэж найдаж байна. Угаасаа бүх нэрийн сонин содан бас угаасаа гаднасаач сонин амтан та нарын ч харж байгаагүй амтан гэж бодож байна. Тэгээд танд аль амтан таалагдсан бэ? Тэр хэсгээрээ комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Тэгээд намайг дэмжихийг хүсвэл лайк болон subscribe дараад өгөөрэй. Тэгээд дараагийнхаа бичлэгийг би хурдан оруулна гэдэгтээ амлаж байна. За түр баяртай.